За сайн байцгаана. Цагийн ирлийн талаар дахиад нэг мэдээлэл оруулъя. Цагийн ирлээ гэдэг маань одоо ямар нэгэн цахилгаан хэрэгслийг одоо та өөрийнхөө хүссэн цагтаа хасаж хүссэн цагтаа унтраах үед ашигладаг гэдэг байгаа. Энэ маань 220 вольтод ажилладаг байгаа шүү. 380 дээр ажиллахгүй. За тэгэхээр яадаг вэ гэхээр цагийн ирлээ ингээд төгжигтэй байлаа. Төгжийг яаж тайлах вэ гэвэл төгжээний зургал энэ байгаа шүү. CR төвчийг 4 удаа дарахад төгжийг тайлгдана. 1 2 3 4 төгжийг тайлгдлаа. За жишээ нь юу гэдгийг P төвчийг дараад орой асах цаг юм. Энэ өглөөний ундрах цаг гарч байна. За тэгтэл зарим нэг айлууд одоо юу гэдгийг туслан дээрээ зөвхөн хагас тусан цайд очдог байлаа гэхэд 5 дахь өдөр ажилладаг л тавих хэрэгтэй. Одоо танаа шалны халаалт таныг очихоос өмнө 5 дахь өдөр өөрөө шууд автоматар гасна. Энийг ажиллуулахын тулд яах вэ гэвэл D үсгэн дээр нэг дараад ингээд 5 дахь өдөр Friday. За 5 дахь өдөр хэдэн цагт вэ? Өглөө 9 цагт аснаа. За тэгэнгүүт өглөө 9 цагт асаад шөнийн 4 цагт унтардгаа тавья л да. За дахиад 5 дахь өдөр тийм үү. Тэгвэл одоо хагас сайдрын өглөөний 4 цагт унтарна гэдэг. Бодъё л доо. За өглөөний 5 цагт унтарна. Ингээд тавьчлаа гэхэд та 5 дахь өдөр шууд энэ чинь өөрөө таныг ирэхээс өмнө автоматар өглөө асаад бүтэн өдөржингөө асаад хагасны өглөө 5 цаг хэд унтарсан байж байна. Та хагасад өглөө лагер дээр ирэхэд гэр чинь алидийн дулаахан болсон байна гэсэн үг. Ингээд хагас сайн бүтэн сайндаа ажилуулад нэг өдөр буцаад унтарч чинь. Тэгэл 5 дахь өдөр огт ажиллахгүй гэсэн үг.